харамсалтай байна. Хүний итгэлийг олоорой гэд хүдэр хоолойгоор зүрхэнд минь дуулана. Нэгэн дөнгөрсөн амьдрал дахиад эргэж олдохгүй ч цээжиндээ зэнгэрх нулимсаа нэгчие. Атгалаа. Дахиад жамбаа япа! Алацаса! Алацаса! Монголчуудын хамгийн их шимтэн үздэг спорт бол мэдээж жудо. Тэр чухаараа энэ жилийн Парисын Олимпиад 5 эрэгтэй, 5 эмэгтэй буюу нийт 10 тамирчин Монгол улсын бахархал болон оролцож байна. Жудо бол спорт гэхээсээ бас ер нь хүмүүжил, сэтгэл зүй, ёс зүй баггүй юу? Ёслогооноосоо эхлээд тий. Би ганцаараа амжилтанд хүрэхгүй тий. Одоо энэ заал танхим, өрсөлдөгч, дэмжигч бүгдээрээ нийлээд амжилтанд хүрье гэсэн тийм утгатай философитой. Жудо гэдэг нь одоо цаг дуусахаас 1 секундын өмнө ч ялж явж байгаад ч юм уу тийм ялагдах магадaltaй тийм өндөр спортыг амар их тесрэлт хурд шаарддаг. Ерөнхийдөө барилдах дуртай тийм иршүүт хөвгт байсан. Тэгээд тэмцээн уралдаанд яваад медаль аваад ингээ дуртай болоод спортод бүр улам л дуртай болоод тэгээ цаашдаа би энэ спортоор яваад ер нь амжилт гаргах юм байна гэсэн өөртөө итгэлтэй болоод ер нь мэрэгжлийн тамирчин болох юм байна тэгэл нэг мэтгэл зуртаалцсан та. Тэгээд жудо гэдэг тийм юу ч мэдэхгүй байсан. 2008 оны Олимпиар төшмөр ярахыг анх харжсан байхгүй. Энэ спорт гоё юм байна гэж харж ирсэн. Тэгсэн чинь удалгүй манайх чам ингэж жудод оруулъя гэдэг. Тэгээд ийм кимоно авч үзсэн байхгүй. Хангард клубт анх ороод бэлгийн сургалт хийгээд. Тэгээд одоо хүртэл ингэж явж байна. Нөгөө манайх нөгөө жудогийн бэлтгэл тараад нөгөө багшиндаа очиж нөгөө жудогийн бичлэг үздэг гэсэн юм. Яг тэгээ очиж жудогийн бичлэг үзэж байхдаа нөгөө нэг каталог жудогийн каталогоо тараад энэ дээрээс нөгөө Монголын нөгөө алдартай тамирч Түшинбаяр уран цэцэг сумягч эдгээр нөгөө сэтгүүлийг хараад баах энэ ах эгч нар чиглэл болох юм байна да гэл ерөөдөө тийм маш гоё урам зориг авч ирсэн. Энэ спортоор хичээлээ үзмэл өөрөө төсөөлөхгүй. Тэг яг нөгөө зөв замаар, зөв цагт, зөв газар гэдэг шиг л зөв спортоор сонгож орж ирж авьяастэл гэж боддоо шүү дээ өөрөө барилдахдаа тийм техниктэй дуртай. Тэгэл бүр урам зориг маань ундарчвал тэгэл саагуу гэдэг шиг л дийлдэхгүй. Одоо энэ 10 тамирчин чи 10 өөр хүн байгаа шүү дээ. 10 өөр онцлогтой адилхан юм шиг мөрлөө дотроо задлал яг тулаад харьцаж өөр өдөг ингээд багш нар харахад ингээд нэг тамирчнаа авч гарч барилдуулчаал ингээд аваад бууж байгаа юм тэнд байхгүй. Тэр багш өдөр шөнөгүй тэр тамирчныг яаж барилдах уу, яаж ахуй нөхцөл нь яаж юм те тэмдэглэгийн сургууль нь яаж юм өрсөлдөгчийг багш адилхан тамирчинтайгаа адилхан судалсан байдаг. Дээр барьц, тийм их энэ бүгдийг нь судалсан байдаг. Парис байдаг хөнөө. Парисын Гранд Слам гэдэг болдог. Их тулга. Тэгэд Парисын тэр судал хэдэн мянган судал дүүрсэн юмж. Тэгэл орилонгууд тэр чинь амар чих дүнгээл дүнгээл яг дивжин дээр ингээд би өөрөө барилж яхад ямар ч юу сонсогдохгүй байхад л тэр дундаас багшийн үг амар тоо сонсогддог байхгүй. Эрдэнэ хараа тэгээрээ Эрдэнэ одоо тгий шүү гээл тэнгүүд яг нөгөө нэг
их чимээний паникс гардаг байхгүй. Яг багшийн үг орж ирэл. Тэнгүүд за яг багшийн ингэж яг багшийн үгээр яваал. Тэгэл ялаад бууж ирэнгүүд гар хөл бүх юм бадараад, бүх юм зуураад чөрмөс татхан татаал тийм болдог. Тэгэл би халаалтын заал гэж тусдан заал байгаа. Тэр тийшээгээ би халаалтын заал руу очиод бүх юмаа зориулж нэгхийн ялж байгаа шүү дээ. Бүх юмаа зориулж нэг ялаад бууж ирэхэд манай эмч баг хамтан бол хамт олон маань ингээд гар хөлийг мөн ингэж барьж өгөөд тэр шүрмэс татсан бадаарсан одоо бүх юмыг ингэж одоо барьж өгдөг. Яхус гараал тогтохгүй хөөс харчин. Тэгээд дараагийн дөрөх дахиад бэлддэг. Нөгөө баг болгон урайтай байдаг. Манайх хамтын хүч амжилт гэсэн урайтай. Хамтаараа ингэж нэг амжилтын төлөө явж иж амжилтанд хүрнэ гэсэн сэтгэл манай жудочдод бол бүгд нь суусан байдаг. Тэгээд энийхээ хэмжээгээр нэгнийхээ төлөө санаа тавьдаг, нэгнийхээ амжилт гаргахад нь уйлж байдаг, баярлж байдаг, тий? Ялагдахад нь бас хамт унж байдаг, тийм хамт олон. Тэгэхээр илүү их амжилтын төлөө зүтгэдэг баха. Ерөнхийдөө мэрэгжлийн тамирчин болоод тэмцээн уралдаанд ороо явахаараа бэлтгэлийн ачаал ер нь өндөрсөд бэлтгэлийн ачаал даах чадвар бас нэлээд нэмэгддэг. Жудо бол айгүй нөгөө ачаал өндөртэй спорт. Одоо жилийн 365 хоногт бол зөвхөн Гран При Гранд Слам 15 байгаа байхгүй. Тэгээ ингээд сардаа хоохад бол нэг сар дор хаяж 2 тэмцээн. Энэ 15 дээр ч нэмээд дэлхийн аварга, Азийн аварга, зарим нэг Гран Принууд нэмэгдээд ингээд бүр 20 тэмцээн. Тэмцээнээс тэмцээнд бэлтгэлээ ингэж хийж явдаг. Бэлтгэл одоо хүнд бэлтгэлийг тий даваад гарах амар хүнд бэлтгэл заримдаа хийждэг. Хэвчлэг хийн. Тэгэл тэр бэлтгэл ингээл сүлээ цугаал юм ингээд өвдсөн ч байсан би нэг давж гарандаа гэл. Тэгэл яг ард нь гараад хамаг ус гараад дээшаар хэлэвдэг. Гоё тэрнгээр л би өөрөөрөө бахархдаг. Чадчихлаа шүү дээ. Энийг чадчих юм чи би цаадхан дахиад чадна шүү дээ. Автобусны бүт албаны хамгаалалт хийж байгаа Монгол улсын баг тамирчдыг харж байна. Монгол улсын алтан соёмбот төрийн талбай харагдж байна. Монголын үзэгчд маань харагдж байна. Монголын ард түмэн бол хамгийн том сэтгэл зүйч. Тэр бол үнэхээр үнэ. Монголиа Go Mongolia гэдэг байгаа. Тэр санаа. Тэр бол том сэтгэл зүй байхгүй. Тэрийг ингээд монголчууд мань ойлгоосоо тий. Үргэлж унсан ч боссон ч хамт байгаасаа тий. Тэгэхгүй нэг давхаар нь тэнгэрт гарах гал нэг ялагдахаар нь газрын гавруу чихэл ингээл эн чин нөгөө тамирчдад айгүй сэтгэл зүйн хүн дээр тусдаг юм аа тий унсан ч уссан ч хамт байх юм бол тэр хүүхдүүд сэтгэлээсээ зүтгэдэг монгол хүүхдүүд Дэвжин дээр гарахад ингээд энэ цаг мөчийн төлөө л би 10 жил бэлтгэл хийж ирлээ шүү дээ л гэж өөртөө бас амар хэлдэг. Би хэрвээ энэ дэвжин дээр гарахаас өсдөгчөөс айх юм бол би яг өдөр болгон өсөд тусуулж өөрийгөө зовоож бэлтгэл хийсэн бэ гэж өөрөөс асуудаг. 2016 оны 11 сард өвдгөнд амар хүн бэртэл авсан. ACL өвдгөний чагтаа холбоос маань гэмтээд 16 оны 7 сард нь би Улаанбаатар Гран Прикс гэх тэмцээн Монгол болдог байсан. Тэр тэмцээнд 17 наснда төрүүлээд рекорд тогтоосон байсан. Тэгээд тэр тэмцээнээс авсан шагналаараа тэр хятадын тэмцээн рүү 11 сард өөрөө зардлаа гаргаж яваад тэгээд очиод барилдаж байгаа дэвжин дээр маш их хүнд гэмтэл авсан. Өвдөг ивгүй очиод босч ирж байгаа шүү дээ. Тэгсэн гიშгэж чадахгүйгаа ч гэсэн шүд зугаад барилдаж явж байгаа. Дахиад бүр нэмээд тэгээд бүр ингээд уйлаад орлоод босч чадахгүй. Хөлөө мэдрэхгүй. Тэгээд нөгөө насилк гэдэг штэ хүн зөөгөөд намайг аваад орон дээр аваа гарч ирсэн. Тэгээд хамгийн хүнд хэцүү зүйл нь бэртэл байсан. ACL гэдэг бол амар том бэртэл. Тэгээ ялангуяа Монголд ийм өвдөгний бэртэл авчаад эргэж ирж дэлхийн аварга медаль авсан хүн байгаагүй гэх юм. Хаалгаан 40%, нөхөн сэргээлтэн 60% гэсэн баггүй юу. Тэгээд заагаад нөхөн сэргээлт нь яадаг гэсэн чинь ингээд имчилгээгээ хийчээд байнгын тасгал одоо хөлн дээр ийм хийж болох тасгалууд тэрийг өглөө босоод өглөө цай авахгүй босоод өдөржин өглөөнөөс өдөр хүртэл хийсээр байгаа. За өдрийг хальт засварлаж цай аваачаал тэгэл орой хийдэг гэсэн. Өдөр болгонд яг тийм дүрмээр л явсан. Би эргэж
би буцаж эргэж одоо илүү хүчтэйгээр ирэх хэрэгтэй. Би өөрийн хүсэл мөрөглөө одоо ингэж гэрсэн ч гэсэн очиж өөрийн дуртай зүйлдээсээ кайф авч медаль авах хэрэгтэй л. Ерөөсөө өдөр болгон л тэр тасглаа хийж гарч ирсэн. Тэгсэн чинь миний гэмтэлтэй хөл маань эрүүл мэндээс илүү болсон байсан. Хамгийн гол нь чадна гэсэн тийм асар их сэтгэлийн хүчээр хийж ирсэн гэж өөрөө боддог тийм. Барилдаж гиснээсээ л хойш мөрөөдсөн хамгийн дээд Эверестээс дээд оргил маань ирчээд байна миний хувьд. Гэтэ зүгээр л нэр нь солигдож байгаа болохоос зүгээр л энгийн тэнцээ. Тэр өдөр бас намайг Олимпийн бурхан тэнгэр гэж байдаг. Тэгээ ивэгээсэл гэж хүсэж юм. Тэгээд гэхдээ Монголд эмэгтэй олимпиад байгаа байдаг. Тэгээд тэр нь бас би ч юм лөө те. Би болмоор байна. Тийм чатаг хүсэж байна. Baby, I'm fine. I'm just thumbing my way through a landmine. Нэгэнт олон сар жилээр хийсэн бэлтгэлээ нэг өдөр өнөөдөр шалгалтаа өгөх гэж байна тий. Хүсэж мөрөөдсөн Олимпийн тэмцээн болох гэж байна. Энийг бол их өндөр тавихаар бас болдгоо маа тий. Яг түрүүний миний хэлсэн шиг хийх ёстой юм а зөвл хийчих юм бол авраг гэдэг бол хүрээд ирнэ. А тэгэхгүй ингээд янз бүрийн наан цаана хүчин зүйл энэ бол чамд туслахгүй чи хэрэг хөс хөдөлмөр хийсэн тэр л чамд туслана. Их орон, уул ус, ард түмэн гэл төрийн сүлдэгэл хүмүүс хэлдэг шүү дээ. Тийм. Ивэж тэгээ та бүхэн маань чин сэтгэлээс дэмжиж өргөл дээж өргөөрэй. Тэгээд та бүхнийхээ баярлуулж тэр цэнгэлийн мандаа Олимпиос алтан медаль авч та бүхнийхээ тэр нэг өдөр ч гэсэн хамгийн дээд жаргалыг мэдрүүлмээр байна. Тийм тэгээд ард түмэн маань бол дийлийнхэн захын сайхан машгаад төрөний мэйлдгээр унсан ч уссан ч хамт байгаарай. Энэ л бол тамирчид өгж байгаа хамгийн сайхан хамгийн сайн дэмжлэг шүү. Go Team Mongolia. Go Team Mongolia. Go Team Mongolia. Go Team Mongolia.